нийслэлийн хүүхд гэр бүл хөгжлийн газрын нийслэлийн одоо 8 дүүргийн хэмжээнд дүүргүүдийн хэмжээнд бол жүжигийн урлагт одоо туртай сонгодог урлагийг одоо тодорхой хэмжээний уран зохиол юм гээ заавал унших хэвээр тэр зохиолуудын хүрээнд дээрээс бол энэ уралдааныг бас зарлаж явуулж байгаа. Тэгээ уралдааны маань 2 дугаар үе шат бол 8-9-нд Улаанбаатар чуулга дээр бол нийт 9 дүүргийн маань шалгарсан үгээд жүжигийн шалгаруулалтаа хийгээд улаан хивэлсний яслаа бол хийх юм аа. Тэгээ ерөнхий энэ удаагийн уралдаан маань ерөөсөө ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас жүжигийн баг бүрдүүлж энэ уралдааныг зохион байгуулж байгаагаараа бас онцлогтой. Энэ уралдаан дээр маань улсын дараамын Эрдмийн театр бол бүх одоо 9 дүүргүүд дээр маань найруулагчудаа бол өгч тэр сонгогдсон одоо тэр дөрвүүд зохиолуудаараа жүжиг югаараа тавигдж байгаараас илүү онцлогтой байгаа. Тэнч нурсан ахлагын сурагчдын одоо дунд зохион байгуулагдж байгаа ийм төсөл байгаа. Тэгээд энэ төсөл нь бол зөвхөн одоо ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд одоо сайн дураараа одоо театрын урлагийн одоо жүжигийг хийхээс илүү онцлогтойгоор юу болж байгаа гэхээр улсын драмын Эрдмийн театрын найруулагчдтай хамтран одоо тухайн найруулагчд бол нэг дүүргийн одоо жүжигүүдийг шалгаруулад одоо хариуцаад тэгээд дүүрэг болгон дээр одоо ажиллаж ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдтэй бол ажиллаж байгаа. Тэгээд энэ одоо бидний театр төсөл бол 5 сарын 5-наас үйл ажиллагаа нь эхэлсэн. Өнөөдрийн байдлаар одоо 100 гаруй сургуулийн 10,000 гаруй хүүхдүүдэд бол эхний шатны одоо үзлэгийг буюу одоо жүжигүүдэд толилуулсан байгаа. Сонгон хайрхан дүүрэг дээр найруулагч Дийлгэр буян зуны шөнийн зүүд олон нийтийн радио телевизтэй шантарч байгаа байгуулж байгаа. Гэрс үг гэсэн ийм шүүгч